2017 оны хамгийн шилдэг аппликейшн. Одоогийн байдлаар iOS болон Android үйлдвэрлэлийн системүүдэд 2 гаруй сая аппликейшн зохион бүтээгдээд байна. Таны цагийг дэмий өргөхгүй аппликейшнийг олж татах одоо хүндрэлтэй болсон. Зөв хэрэгтэй аппликейшн олж татахгүй бол таны $700 үнэтэй iPhone эсвэл Android утас ямар ч хэрэггүй гэсэн үг. Зураг, дүрс, бичлэг эвлүүлэхээс гадна тоглоом тэмдэглэл хөтлөх гээд шилдэг 3 аппликейшнийг сонирхуулъя. Mississippi Chat-ны аппликейшн захим шууданг зах зээлээс халахыг зорж буун тодорхой болоод байна. Өдөр бүр олон арга захим шуудантай тулгарх асуудал гардаг болсон. Ажлын газрын найзуудтайгаа чатаар холбогдсноор захим шууданг зах зээлээс халах боломжтой гэж Mississippi Chat үзэж байгаа юм. Хамгийн шилдэг сонгодог тоглоомуудын нэг бол яахын аргагүй Mario байсан. Одоо ч гар утасны салбарт тэргүүлэх тоглоом болоод байна. Өмнө нь Mario тоглоомыг хятад төхөөрөмжн дээр тоглож байсан шиг энэ удаа ч гэсэн гар утсан дээрээ татаж суулгаад дэлгэцэн дээр нь дарж тоглох зарчимтай юм байна. Энэхүү тоглоом одоогийн байдлаар iOS төхөөрөмжн дээр гараад байгаа бөгөөд тун удахгүй дэлхийг шуугуулах тоглоомуудын нэг болно гэж шүүмжлэгчид үзэж байгаа юм а. Хэрэгтэй хэрэггүй олон аппликейшн татаж цагийг өнгөрөөх болсон. Та яагаад хий тэмий цагийг өнгөрөөснөөс өөрийн боловсрал, мэдлэгт хөв нэмэр оруулж болохгүй гэж. Grid Courses Plus нь коллеж, их сургуулиудын профессор, докторуудын лекц тавьдаг аппликейшн юм. Neil Tyson Harvard их сургуулийн олон алдартай багш нарын лекцийг энэ аппликейшны тусламжтайгаар сонсох боломжтой.